Ямар ч насны хүний төрхийг хормын зуур өөрчилж, өмссөн эзнээ эрхэмсэг ажил хэрэгч харагдуулдаг. Тэр дундаа эрчүүдийн цорын ганц гоёл бол хослол. Энэ бол хувцас загварын ертөнцөд хувьсгал хийсэн хүний гараар бүтсэн гайхалтай бүтээлүүдийн нэг. Төгс эсгүүртэй чамин хослолууд нь дэлхийд нэрийн хуудас болсон нэгэн гайхалтай брэнд одоогоос яг 100 жилийн өмнө байгуулагдаж байсан түүхтэй. Энэ бол та бидний сайн мэдэх дэлхийн хамгийн том брэндүүдийн нэг Hugo Boss билээ. Хувцас загвар гэдэг өмсөж буй эзэндээ гоо зүй өөртөө итгэх итгэл хийгээд мэдрэхүйн асар их таашаалыг өгдөг. Hugo Boss эрчүүдэд мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй зарчимж үргэлж ялахыг хүсдэг, ялалт байгуулдаг дүр төрх, хандлагыг бүрдүүлж өгч чаддаг, үгээр илэрхийлэх боломжгүй, үндэс нь нэр төрийн баталгаа болдог гайхалтай брэнд юм. Ойролцоогоор 4.5 тэрбум долларын үнэлгээтэй, TikTok дээр 2.5 сая, Instagram дээр 12 сая дагагчтай, 127 оронд 1400 гаруй дэлгүүртэй, дэлхийд даяар 15,000 орчим ажилтнтай уг загварын ордны түүхийн цаана нацист үзэл суртал, үйл хэрэг сөхөгддөгч, урлаж буй бүтээл бүрээс нь асар их хөдөлмөр, мэдрэмж, уран сэтгэмж, тэсвэр төвчээр үнцийн агуулгаддаг нь мэдрэгддэг. Тиймдээч Hugo Boss-ийн Адрамата хэрнээ улам бүр төгөлдөржин хөгжиж буй түүх сонирхолтой. Энэ бол дэлхийн нэртэй брэндүүдийн үүсэл хөгжил, уналт басалт, гоо зүй, креатив ертөнцийн талаар цувралаар хүргэдэг брэнд тренд нэвтрүүлэг. Мицигэн хот Ваймарын бүгд найрамд улс буюу одоогийн Герман улс 1925 он. Дөрвөн настай Hugo Boss өөрийн хоёр хамтрагчтайгаа нээлж хувцасны үйлдвэр нээлээ. Анх срочк хүрм урлаж байсан бол дараагийн жилүүдэд спортын хувцас, ажилчдын дүрмт хувцас, борооны цув зэргийг уралсаар 1930-ад онтой залглоо. Тухайн үед германчууд дэлхийн 1-р дайнд ялагдаж бас дайны төлбөр хэмээх асар их өрөнд унаад байсан цөвөн цаг. Эдийн засгийн хямралч иргэдийг бүрхэж Hugo Boss-ын үйлдвэрч дампуурхад тун ойрхон байлаа. Чухам энэ эгзэгтэй үед Hugo Boss нацист намд гишүүнээр элсэж тун удалгүй 2 жилийн дараа Адольф Хитлер төрийн эрхэнд гарснаар бүх зүйлийн эхлэл тавигдсан гэхэд болно. Ингэснээр Hugo Boss нацист Германы SS албаны хар өнгийн юниформ, цэргүүдийн хүрэн боронгийн юниформ, бас залуу Хитлерийг дэмжигчдийн юниформ гэд нацист Германыг тэржигт нь хувцаслаж байлаа. Үүнтэй холбоотойгоор дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлт, еврей болон бусад хоригдлуудын нөхцөл байдал гээд этикийн асуудал байн хөндөгддөг байлаа. Үүсгэн байгуулагч Hugo Boss дэлхийн 2-р дайны дараа буюу 1948 онд насан үүд болсноор түүний хүү Siegfried Boss бас хөргөнхүү удирдлагыг гартаа авч цагдаа болон шуудангийн ажилчдын хувцас үйлдвэрлэх гэтэл нацизмтай холбогдсон хар толб ажлыг удаашруулж байлаа. Харин энэ үед бусад загварын орднууд болох Gucci анхны хулсан эрттэй гар цүнхээ урлаж, Dior
анхны шин дүр төрх хэмээх коллекцаа гаргаж, Chanel брендийн алдарт сүрчиг Chanel 50 алдрын оргилд хүрч, Burberry-гийн усны хамгаалалттай гоёмсог тренч цовнууд олон нийтийн таалалд нийцэж, Louis Vuitton-ы Alma болон Speedy гар цүнхнүүд тренд болж, загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтөд умбсан 14 настай Karl Lagerfeld Парисыг зарин очиж, Versace брендийн үүсгэн байгуулагч дөнгөж төрж байсан загварын орднуудын хамгийн өрсөлдөөнтэй бас дэлхийн эрэгтэй эмэгтэй хувцсны чиг хандлага эрс өөрчлөгдөж байсан цаг үе. Чухмын нэгзэгтэй үед Hugo Boss анхны эрэгтэй хослоо танилцуулж 1960 онд олонний хүртэл болгож байсан түүхтэй. Энэ үеэс гоо зүй загварлаг байдал руу тэмүүлэх хандлага улам тэлж Hugo Boss-ийн нарийн эсвэртэй нэг игний хоёр товчтой костюм жинхэнэ лидерүүдийн сонголт болсон билээ. Удалгүй 1970 онд тус компани Германы хамгийн том хувцас үйлдвэрлэгч болж 1977 онд Hugo Boss аль биесээр брэнд болж бүртгэгдсэн юм. 1985 онд анхны эрэгтэй сүрчиг худалдаанд гарч 1993 онд Hugo Boss-ийн 3 дахь үеийн төлөөлөл компаниг орхисноор гэр бүлийн бизнес байхаа болж Питер Литман хэмээх бизнесмен гүйцэтгэх захирал боллоо. Энэ үеэс хойш Hugo Boss чамин дэгжин хослол урлагаас гадна чөлөөт загвар бас эмэгтэй хувцас руу орж брэнд дотроо хэд хэдэн салбар брэнд болон өргөжж эхэлжээ. Гольф, газрын теннис, далбаат завны спорт зэрэг тэмцээнүүд нь уг брэндийг дэлхийд дахина илэрхийлдэг спорт дүр төрхөд болж өгсөн юм. Анх 1997 онд танилцуулагдсан Boss Golf цуглуулга нь өнөөдөр Hugo Boss Green хэмээх салбар брэнд болж өргөжжээ. Энэ брэнд нь Boss-ийн спорт хувцсны урсгалд авмгаалсан орчин үеийн чөлөөт хувцас болон гольфийн хувцсыг нэгтгэсэн байдаг. Хүмүүс өдөр бүр ганган хэнцэр хослолтой эсвэл спорт хэв маягтай амьдрахгүй айдлаар чөлөөт мэдрэмж аз жаргалтай чамин хэрнээ энгийн байдлыг уг брэнд бүрдүүлж эхэлсэн гэсэн үг. 2013 оноос 2018 оны хооронд 50 гаралтай 31 настай загвар зохион бүтээгч Jason Wu Hugo Boss брендийн эмэгтэй загварын артистик директороор ажиллаж байлаа. Түүний креатив онцлог нь брендийн уламжлалт тэгш хэмтэй эсгүүрийг зөөлөн уян хатан чанартай хослуулж шинэлэг загвар гаргахыг хичээн ажиллаж байлаа. Жишээ нь 2016 оны намар өвлийн эмэгтэй цуглуулгад брендийн шулуун зурааснуудыг эмэгтэй хүний галбирт тааруулан нуглах болсон байна. Ингэснээр орчин үеийн Boss брендийг сонгосон бүсгүй илүү романтик, биеийн галбир нь илүү тод, илүү эмэгтэйлэг харагдаж эхэлсэн гэхэд болно. Jason Wu-гийн үлдээсэн өөр нэгэн өв гэвэл геометр дүрснүүдийг минималист хэв маягтай хослуулж чадсан юм. Өдгөө Hugo Boss брэнд нь албан тасалгаанд хүний бие галбирт төгс суух хослолоос эхлээд амралтын өдрүүдэд ч тав тухтай дэгжин тансаг байхаар хувцсыг уралсаар бүтээсээр байгаа нь дэлхийн хэрэглэгчдийн сайшаалыг улам бүр хүртэж үнцэн нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
'cause it's a bittersweet